Энэхүү баримтат кино нь 1939 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Монгол зөвлөлтийн айрам халахын голд ирэх хүртэл эх орныхоо торгон хэлийг хамгаалан тулалдаж баатарлаг гавья байгуулсан хэлчин байжтын тухай өгүүлэх болно. (1948 оны 1-р сарын 27) Японы Токио хотноо болсон алс дорндын олон улсын цэргийн шүүх хурал. Свидетелем Чогдоном прибыл специальный переводчик, знающий монгольский и русский язык. A special interpreter came along with the witness Chogdon, who knows both Mongolian and Russian. Major Blakeney. Blakeney, Bengali. But apparently our interpreter here is to be two men. While of course I'm sure we all recognize the difficulties entailed by witnesses speaking unusual languages, nevertheless this same question came up during the China phase, and there was some discussion of the dangers of a double translation, and in the event the tribunal declined to permit it. Ну, конечно, против этого не возражаем. We certainly don't object to that, and that will be done. Of the Mongolian People's Republic. You, Chogdon Punsugin, are called before the International Military Tribunal for the Far East as a witness on the case Araki Sadao et al. Are obliged truthfully to tell the court everything you know of this case. Вынужден подписаться Чогдон Пунцудин, вызванный в Международный военный трибунал для Дальнего Востока в качестве свидетеля по делу Араки Садао, Соединенные Штаты Америки и другие против Араки Садао и других, обязуетесь правдиво изложить суду все, что вам известно по данному делу. Алыс дөрмөткен толгойд Америк зэрэг олон улсын цэргийн шүүхээс дүүцэн ёсоор хүрэх. Mr. President, the witness Chogdon has been sworn. Энэ түүхэн бичлэг бол Америкийн нэгдсэн улсын үндэсний архивын сан хөмөрөгт хадгалагдаж буй түүхэн нэгэн ховор нандин баримт үлээ. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар, хэлийн цэргийн хошууч, Бунцхийн Чогдон эх орноо төлөөлөн мэдүүлэг өгч байна. 2 жил гаруй үргэлжилсэн энэ шүүх хурлаар дайны гэмт хэрэгтнүүдийг тодруулан тэдний гэм бурууг шүүсэн билээ. 1934 оноос Адаг дулаан, Булан дэрэс, халахын сүмээр дархан хэлийг ирээ зэргүй гიშгэн нэвтэрснээс эхлээд 1939 оны халахын голын дайныг дуустгах бүхий л үйл явдлуудад биеэр оролцсны хувьд бүгд найрамдах Монгол ард улсын баатар, Чогдон, Японы милитаристууд бол дайны гэм буруутан мөн болохыг ийхүү гэрчлэв. За 38 оны сүүлчээс эхлээд дорн хязгаар дээр хэлийн зөрчил нэлийн гарах болсон л да. За энэ нь бас хэд хэдэн шалтгаан. Японууд газар нутгийн төрөмгийл хийж 1931 33 энэ онууд бол томоохон үйл явдлууд болж Манжго гэдэг тоглоомын засгийн газар байгуулж айдсан жолоо Пуийг одоо тэр тоглоомын хаанаар нь өргөмжилж ингэж л яаснаас бол байдал маш их хүндэрсэн. Тэгэхээр халах голын дайнд дэгдэхийн өмнөх Монгол улсын яг тэр үеийн хэлийн нөхцөл байдал гэдэг бол баруун талдаа, зүүн талдаа хаанаа ч гэсэн ер нь тийм тогтворгүй. Арай дайн байлдаан биш, фронт биш. Тэгтээ бол ийм их хайхтар бужигнаантай, ийм эрсдэлтэй, ийм хоёр талын ийм хэлийн зурвастай байсан. За тэр дундаа бол Монгол улсын хэл гэж яг бүр тогтсон, наривчилсан ийм демаркац хийсэн хэл байхгүй. Баруун хэл дээр бол одоогийн Шинжаантай
эсвэл гансуу мужтай залгаа хэлийн дагуу нөгөө хэлийн дээрэмчил тэр үед нөгөө османы дээрэмчд байж л байсан. Нөгөө хэл давмж олгой дээрэм хийдэг хонхууцууд байж л байсан. Хууийн тэр багахан хүчээр Монголын хэлийн цэрэг хууийн малчин ардууд одоо зэвсгэлсэн малчин ардууд хилээ хамгаалаад мал сүргээ хамгаалаад тулжиж байсан. За зүүн талд гэхэд бол эн чин Япон манжго араанда тулж зэвсгэлсэн маш их өмнөлхөө зэвсэг техниктэй хөгжижсэн ийм Япон манжин айран бол дарамт хил дээр бол аюул занал учруулад байж л байсан. Тийм учраас хоёр талдаа бол адилхан ийм аюул занлын дор Монголын тухайн үеийн нөхцөл байдал хүнд байжээ гэж дүгнж болно. Япончууд манжуур гэжсэн дараа зөвлөлт манжуурын дараа нь манжгоо Монголын хэлийн шугамыг шинээр хянан шалгах, шинээр зурах ийм байр зүй газар орны судалгааг эхлүүлсэн байдаг. 1934 онд Японы Жанжиштаваас зүүн хязгаартайгаа манай хэлийн газрын зурагт оруулахдаа хэлийн шугамыг бол халахголоор зурсан байдаг л да. Үндсэндээ одоо халахголоос цаашаа 20 км газар байгаа нэлээд том хэмжээний газрыг бол хэлийн шугамыг урагшлуулад халахголоор зурсан байдаг. Том хэмжээндээ бол буур нуурыг хичээл авсан байдаг. Германы баримт бичиг дээр ч байна, Японы баримт бичиг дээр ч байна. Номонхан бүрдэн овооч гэдэг бүрд овоо энэ чиглэлээр давшиж дөнгөлөө үлдхэн зүйтэй юм а гэдэг ийм шийдвэрийг Кавунтууны айрам гаргасан. За энэний гол одоо өдөрдөгч одоо тэнд зөвлөгөө өгчсэн хүн бол Камасвара генерал. Камасварагийн сагс уралд бас бийлдэ 7 хоногийн дотор Улаанбаатарт орно л гэж ийм л зорилготой байжсэн. Ийм учраас 1935, 36, 37, 38, 39 онуудад байнга төрөмгөж байсан. Япончууд бол ихэнх үедээ бол одоо Өвөр Монголын соёл, эдийн засгийн төвшинг дээшлүүлэх замаар Хараа Монголыг өөртөө татах ийм зөөлөн хүчний бодлого баримталж ирсэн бол ялангуяа 1934 оноос эхлээд бол илүү тийм цэргийн төрөмгөлөх шинжтэй бодлого баримталж ирсэн. За үүнтэй уялдаад бол одоо бүгд 8 Монголд улсын зүүн хязгаарт улсын тусгаар тогтмол тийм аюул занал учруулах болсон. Энтэй холбоотойгоор 1935 онд одоо халахын сүмийг Япончууд гинт цэргийн хүчээр эзэлж авсан. Тэгээд цагийн байдал төгшөөртэй болонгууд халахын сүм дээр байсан 49 ламыг ард тийш нь татаад Тамсаг булгийн хийдэд аваачсан. Тэгээ өөрөө хэлгээ эзгүй сүм байна гэсэн үг шүү дээ. Ардын засгийн газраас тэр үед бол хил дээр дуу гаргаж болохгүй. Аль болохоор хилийн зурчлыг одоо мөргөлдөөн болгохгүйгээр ам хэлээр тохиролцож бай гэж. Халахын сүм бол Монгол улсын хилээс дотгошоо нэг 2 км орчимд байсан байгаа. Хилийн харуул яваад очтол хэзээний 17 морьтон тэр хил дээр хүрээд ирсэн халахын сүм дээр. Энд бол одоо хилийн үүрэг гүйцэтгэжсэн одоо 15 дугаар хорооны штабын дарга донруу ахлагч Янжуу нар за энэ Монгол улсын хилийн дотор та нар зурч орж ирсэн байна. Одоо эндээс тав даруй буцаа. Тэгтэл шууд Донруыг, Янжвыг буутсан. Хариуд нь ард талд байсан хилчид хариу гал нээж Ичо гэдэг нь Япон хэлмэрч нэг цэргийн хамтал одоо нас урж. Өөрөөр хэлэх юм бол энэ бол халахгүйн дайн болж шатчлан өргөжхийн л одоо эхлэл болсон ийм төвхтэй юм байна. За үүнтэй холбогдоод бүгд амт Монголын ерөнхий сайдаар ажилласан Филждийн гинтэн 35 онд одоо халахын сүм болоогоос эртнээсээ монголчуудын уугуул нутагт эсгэр юмаа гэсэн ийм мэдээлэл хийж хилийн төлөөлөгчд одоо томилж явуулж ирсэн байна. Японы талаас бол энэ үүнийг тайлбарлахдаа бол хилийн шугам тодорхой бус байгаагаас болоод ийм хилийн мөргөлдөөн гараад байна гэдэг асуудлыг тавьж исэн. 30-аад оны дунд үеихэд тухайн Монголын засгийн газар ардын хувьсгал цэргийн команд бол аль нь бол Японтой ийм шууд халз тулдаанд орчий, дайтчий гэсэн тийм зорилго байхгүй. За харин хилийнхээ асуудлыг ярилцаж хилээ төхнүүлэх
болжгүй л хэлийнхээ шугамыг тогтоочих санаатай Монгол Манжгоогийн хооронд хэлийн хэлэлцээ хийгээд завгүй байсан. Манжуур өртөөнд Монгол Манжуур хэлцээргээд 35-37 онд 3 удаагийн хэлцээрийг явуулсан баг. Бид чинь тухайд тусгаар тогтнолоо нэг ч улсаар хүлээн зөвшөөрөөгүй юм улс байлаа шүү дээ. За шинээр байгуулагдсан Манжгаа улс ч гэсэн. Тэгэхээр энэ хоёр субъект маань олон улсын эрх зүйн үүднээс тухайн үед бол тусгаар тогтнол улс гэж тооцогддог. Энэ хоёрыг заавалж байгаа хэл маань дундад иргэн улсын дотор хоёр мужийн хооронд хэлийн дээс гэж тооцогдчихсэн. Germany in Europe and Japan in Asia sign a pact against communism. Germany and Japan, who are not prepared to tolerate these activities any further, have now taken action. 1936 онд Япон Германы хооронд Коминтерн эсрэг гэрээ гихчийг байгуулсантай холбоотойгоор зөвлөлт Японы харилцаа муудаад тэг үүнтэй холбоотойгоор Манжуур хэлцээр үр дүнд хүрэлгүй 37 онд завсарсан байна. За энэ хэлийн хэлэлцээнд оролцож байсан Монголын тэр үеийн толгойс хэтнүүд, цэргийн жанжин дипломатчид бол дараад нь 37 оны хэлмэгдүүлэлтэнд өртөөд 37-38 онд бол бүгд бол улс төрийн хэлмэгдүүлэлт амсаад ингээд золиослуулаад явсан. Өөрөөр хэл Японтой байлдахгүй Манжгоотой харилцаа тогтооё. Болжгүй л дайнгүйгээр найрсаг харилцаа тогтоочих гэсэн тэр талын хүмүүс нь бол бүгд зөвлөд болсон. За нөгөө нэг асуудал бол зөвлөлт Японы хоорондын зөрчил байна. Дэлхийн хувьсгалын онолоор бол Хятад бол хувьсгалын том нөөц хүч. Тэр бааз руу Япон ороод ирсэн учраас яаж энэ Хятадын хувьсгалыг артлаас нь дэмжих вэ гэдэг дээр бол гадаад Монголын асуудал гарч ирж байгаа юм л да. За нэгдүгээрт бол Хятадын хувьсгалыг артлаас нь дэмжих том жест үзүүлэхтэй. Тэр нь бол одоо Японыг боцогчж, Японы хүчийг сулруулж иж шууд харилцах нэг боломж байна. Тусламж үзүүлэх. Нөгөө нэг шалтгаан нь юу гэхтэй зэрэг Японд 1904 онд одоо ялагдсан тэр ялагдлаа нөхөх гэж тийм ээ. Тэгэхээр яг ийм хүнд цаг үед бол энэ халах голын дайн бол яа харахгүй ийм бодит хүчин зүйлээр гэдэг юм нөхцлөөр бий болчихсон юм байна. Халах голын дайн зөвхөн халах голын дайн байсангүй. Хайртай бүхнээ дайснаас өмөрсөн хамаг ардын дайн байлаа. За Япон дундад иргэн улсын хооронд дайн 1937 оны 7 дугаар сард эхэлж Япончууд Бээжинг эзлээд умар захар руу давшилтаа эхлүүлсэн л дээ. За энэ нь зөвлөлт холбоот улсыг ихэд түгшээж 1937 оны 8 дугаар сарын дундор зөвлөлтийн тал бүгд найрамд Монгол ард улсад цэрэг оруулах шийдвэрээ гаргасан. За энэ шийдвэрт нэг заалт байдаг. Монголын дорнод хязгаарыг хамгаалж байгаа Монгол ардын хувьсгалд цэргийг хил хамгаалах үүрэгтэй ажлаас чөлөөлж түүнийг дотоод явдлын яамд шилжүүлж өгөхийг Монголын засгийн газарт зөвлөсгүй гэсэн заалт. Ингээд 1937 оны 9 дугаар сард Мөднөд Монгол улсын ардын сайд нарын зөвлөлийн 2 тогтоол гарсан байдгийг. Нэг нь 9 дугаар сарын 17-нд гаргасан тогтоолоор дорнод хязгаарын хил хамгаалтыг дотоод явдлын яамд 1937 оны 10 дугаар сарын 1-ээс шилжүүлж өгсгөө гэж байгаа. За дараа нь 10 дугаар сарын дундуур гаргасан тогтоолдоо Монгол ардын хувьсгал цэргийн 5, 6, 8 дугаар морьт дивизиудээс хэсэг бүрэлдэхүүнийг цацж аваад хэрлэн, халах гол, тамсаг булгийн одоо хэлийн отрядуудыг байгуулад үйл ажиллагааг нь явуулсгай гэсэн тогтоол. Энэ Ингл шатан 31, тамсгийн 27, халах голын 24 отряд бол энэ гурван том отряд бол 1937 онд анх байгуулагдсан. Нэг жил байгуулагдсан. Отряд байгуулагдахаас өмнө бол 1928 он хүртэл комендатурын хүчээр хэдийг хамгаалж байсан. 28-аас 1937 он хүртэл ардын армийн хүчээр хэдийг хамгаалж байсан. Энэ үед Гонгор Баатар дайснаа ялж улсын анхны Баатар цол хүртсэн шүү дээ. 1935 оны хэр
Япон манжийн цэргүүд манай улсын хилд нэвтрэн газар орны зураг авах, тагнуул дуршуул ажил хийх явдал идэвхжлээ. 1-р сарын 28-наас 29-нд шилжигшин Монгол Ардын хувьсгал цэргийн 6 дугаар морд дивизийн Багадраг гонгорыг харуулж гарч байхад 10-аад хүнтэй бүлэг хэл зөрчихийг оролцсон юм. Багадраг гонгор хэдийгээр ганцаараа байсан ч эрэлхийгээр тулалдаж тэднийг эх орныхон хөлийг алхуулалгүй хөөж гаргалаа. Ийхүү эх оронд өнгөрсөн тангарахтаа үнэнчээр хувьсгалт улсынхаа дархан хөлийг эрэлхийгээр хамгаалсны учир түүнийг бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар цолоор шагнасан юм. Тэгэхэд гонгор 23 хүн настай байсан. Тэгэхээр 1938 оны дундаас дорнодын хил хязгаарыг манай хилийн зэрэг хариуцаж үндсэндээ одоо мэрэгжлийн удирдлагаар хангаж ихүүтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За энэ үед халахгүй байлдааны үед гол үүрэг гүйцэтгэсэн хилийн 24-р отрядын 7-6 дугаар заставууд үндсэндээ байгуулагдаж байсан л да. 1938 оны яг 7 дугаар сард Хайлар хотод Японы Кантон Airmen 23 дугаар явган дивиз шинээр ирж байрлаж ирсэн. За 38 оны сүүлчээс эхлээд энэ дорнод хязгаар дээр хилийн зөрчил нэлээд гарах болсон л да. Дан эхлэхээс өмнөхөн Монголын хилийн бүс рүү баргын айлуудыг сэргийн хамгаалал, цагтаагийн хамгаалтайгаар оруулж ирж байрлуулсан байдیں۔ 24 дугаар отрядын участок 24 дугаар отрядын участокт ингэж одоо байрласан юм байгаа юм. Бараг 1000 гаруй өрх айлыг оруулсан байсан. Нийтдээ л давхарцсан даваар. Хилд авж ирсэн айлуудыг буцааж нүүлгэх ажиллагаа бол 1938 оны сүүлчээс л эхэлсэн байна. Ер нь хилийн зэргийн нэг онцлог бол дипломат үйл ажиллагаанд өөрөө ирэхгүй татагдж ордог ийм бүтцэлтэй. Хилийн зэрэг үүргээ гүйцэтгэхдээ юуны өмнө ятгах, ойлгуулах, хэлэх ийм аргуудыг хил зөрчигчтэй хувьд ялангуяа олноор орж ирсэн тэр айлуудтай бол хэрэглэхээс өөр аргагүй байсан. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол одоо зэвсэг хэрэглэх дээр болно шүү дээ. Тэгэхээр энэ үүргүүдийг бол тухайн үед манай заставууд бол маш сайн гүйцэтгэж байсан байна. Тийм ч учраас хилд авч ирсэн бараг айлууд бол шаардлагыг хүлээж аваад буцаж нүүдэг. Хилийн зөрчил бодлон гараад 39 оны хүртэл Монголын хилийн цэрэг бол хилийн хамгаалаад халах гол эх орныхаа манаа зогсож байсан л доо. Тэр түүхийг бол бас бид нэр үүсгэж болохгүй л. Тэр үед Монгол зөвлөлтийн цэрэг яг 39 оны 4-р сараас дайнд орсон л доо. Тэр хүртэл бол Монголын хилийн цэрэг бол эх орныхаа хил дээр бат зогсож байсан гэж. 1939 оны энэ халах голын дайнд Монголын хилийн цэргийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг гэдэг нь асар их. Хилийн цэрэг бол энэ халах голын дайны анхны буундууд уурхад түүний дуургаж анхны буундууд одоо Монгол улсын дархан хилийг хамгаалж байсан хүмүүс өртөж хамгийн сүүлчийн буундууд уурхад л хилийн цэрэг дуусгаж л төгсгсөн ийм байдаг. How many Mongolian frontier guards were engaged in the fighting at that time, 14th and 15th of May? Скажите, пожалуйста, какое количество монгольских пограничников участвовало в боях 14-15 мая? 5 дугаар сарын 14-15-ны өдрүүд Монголын хилчүүдээс чухал бичнэхүү тэр байлдаанд оролцсон энэ хоёр өдөр манай застав байсан 200 хүнээс гадна тэрийн дарга сэрүүчэн эдгэл 100 гаруй хүн бүгд ингээд 300 хүн бодвол Японы тэр үчи барьж Японы үчтэй. За халах голын дайнд бол манай 3 отряд томоохон үүрэг гүйцэтгсэн. Жишээлх нь бол одоо энэ Инглиш шатны 31-р отряд гэж одоо энэ отряд фронтын зүүн жигүүрт байрлаж Эмэлтис баян төмгийн чиглэлд Японы тавталгааг халгалах өөрийн хариуцсан учаастаа бол тагнуул хорлон сүлжтийг олж илрүүлж устгах. За баян төмөн гэж одоо энэ Чойвс хотын төвийг баян төмөнг одоо өнгөлн дадлах юм гол үүргийг бол манай Инглиш шатны 31-р отряд
биелүүлсэн. За хоёрдугаарт нь бол энэ Тамсын 27 дугаар атарт бол бас томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэгээ энд Энгэр шанд булан дэшгээд л одоо улаан хавдаг энэ олон заставуудаар бол Японы жижиг хүчүүдийг олон удаа хэлж өсч орж ирсэн. Энийн үдээс бол Тамсын 21 дугаар атарт бол бат зогсож байсан. За халах болын атарт бол ерөөсөө л хоёр застав бол 5 дугаар сарын 11-ний сүүлд 27 хүртэл одоо Тамсгаас зөвлөлтийн аймаг очлоо 16 хоног одоо тэр том хүчийг барьж байснаар бол хамгийн мундаг том гавьяа байгуулсан гэж одоо халахлын атарыг одоо ингэ дүгнэдэг юм байна төгсөд. Тэр үед бол одоо заставын дараа Төмөр Баатар гонцгийн цогдон гэж 2 гарамга 2 хүн заставын дараа хийж байсан. Төмөр Баатар дараа бол 7 сарын дараа үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 гаруй удаагийн том жижиг хэлийн зөрчилийг илрүүлж таслан зогсоогоод за одоо шилдэг дараа харгалсан тул одоо шинээр байгуулагдсан ИСУ-ийн заставыг дарга тамдиж түүний олж байсан цогдон даргаыг бол 7 сарын дарга тамдиад за ингээд энэ хоёр застав болоод ерөөсөө алхын голын дайны одоо фронтын гол чиглэлд бол манай хоёр застав бол одоо гол ачааны хөндийг үүрсэн. Төмөр Баатар даргаыг ИСУ-ийн 6 дугаар заставын даргын алхын голын дайны хугацаанд бол нэг застав судалгаагаар бол застав бол нэг 68 удаагийн том жижиг тодорхойлолтод оролцсон. За үүнд бол Төмөр Баатар дарга бол өөрөө биечлэн 31 удаагийн том жижиг тодорхойлолтод оролцоод өөрөө 20 гаруй дайсныг устгаад 300 гаруй дайсныг олдсон дүү мэдээ байдаг. Цогдон Баатар даргатай ставт бол фронтын дээд командаас айлтны томоохон үүрэг өгсөн байдаг. Энд одоо тусгай суман байгуул гээд шарав даргатай тусгай суман байгуулаад хөнгөн булмаад хүнд булмаад ийм хүчийг бол цогдон гойд хүч болгож өгсөн юм байгаа. Энэ 15 17 дугаар хороодын биеэрэл түүнээс шилжүүлж суулгасан энэ хүчлдээ 1938 оны 12 дугаар сараас 1939 оны 5 сарын 21 хүртэл энэ хүч дайсныг барих дайсан нэвтрүүлэхгүй байх онцгой үүргийг гүйцэтгсэн ийм баатарлаг хүмүүсийн байгаа. 5 сарын 13-ны өдөр бол 600 морь цэрэг, 10 машин цэрэг ийм хэмжээний хүч дайсан байдаг. Тэгээ энэ юу хэлж байгааг бол Япончуудын дайралтанд хилчид ямар их одоо сохилт өгч чадчихсан. Ямар ч байсан Монголын хилчид зөвлөлт Монголын зэвсэд хүчин дайчид халахын голд ирэхээс өмнө бол Японы одоо төрөнгийн бол цогсох гарамгай бай байгуулсан шил. Тэд байсан. Япончууд арга ядахтаа заставын мөнгөд хөрдөө. Заставын мөнгөд хүртэл арга хэмжээ авчихсан байгаа шүү дээ. Япончууд анхаараас манайхтай маш их бөмбөгдөж байсан. Хамгийн анхны бөмбөгдөлтөд чинь 5 дугаар сарын 15-нд одоо тэр нэртэй манай 7 дугаар заставыг бөмбөгдсөн. 7 дугаар заставтай хамт тэр хүч нэмэгдүүлсэн ардын зэргийн нэг сум байсан. Энэ хоёр өртсөн л доо. Чин бараг 25-6 хүн халагдаж харагдсан. Тэрүүдэд маш том хохирол байхгүй. За хэдийн цэрэг бол энэ дайнд одоо хил хамгаалж байсан. Түүнээс гадна одоо хилийн цагийн байдлыг одоо зөв үнэлж илрүүлж энийг мэдээг сайшин дамжуулж улмаар одоо энэ дайсны зүгээс одоо өнгөлцөж байгаа, явуулж байгаа стратеги бодлогыг тодорхойлоход бол гол үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Тэр 100 гаруй хүн тэр том хүчийг барьж байсан. Тэр яагаад тэр том хүчийг барьж байсан гэхдээ зэрэг одоо Япончууд эхлээд бид одоо энэ маршрутыг явах хэрэгтэй гэдэг одоо зөвчгээ заагаа туг зоочдөг. Тэрний нь бол манай хэлчид шөнө тагнуулаар очоод нөгөө явах маршрутыг өөрчилждэг. Тэгмчээрээс нөгөө Японы шин том хүн жишүүтэй нөгөө чавар суун, элшин суун. Тэгээ ингээд одоо тэр 16 хоног хэвчээ тийм маягаар л тэр Япончуудын том хүчийг барьж байсан байна. Энэ хүнд ширүүн өдрүүдэд манай заставын дайчид үнэлж барсгүй дэшмэр асуудал гаргаж Эрлэх Баатарын жишээг харуулсны дотор Өгд найрамдах Монгол ард улсын баатар нөхөр
Төмөрбаатар үүлэн мөн эх орныхон төлөө амиан өргөсөн манай хэлтдийн дунд мөнгө амьд үлдэх сэдв баасан галдорч өмсүрн мадам нарыг дурсан санахад тодорхой болох юм аа. Хинтэй аймгийн өмнөдөр суманд одоо олон хүүхдтэй молмих гэж одоо 13 хүүхдтэй ийм айл байсан. 9 хүү одоо 3-4 охинтой. Молмын гаасрын, молмын далах, молмын гомбожив, молмын сандагжив гэсэн ийм 4 хүн 39 онд халахын голд байлж байсан ийм түүхүүл би л одоо маш ховор. Онцолж хэлэхэд гаас уран бол одоо Сүмбрийн 24-р отрядын 7-р тасгийн байлдагчаар одоо тэнд очсон. Бүгд нэр Монгол Улсын баатар Чогдонгой одоо салаан дарга нь байсан байна. 60 гаруй удаагийн тулгалтанд орсон гэж Төмөрбаатар дарга дурсан ярьсан. Японд тул бараг сум тоолон одоо Японд унагж байсан. Тэгээ энэ тулдаа нэг Японы 20 гаруй цэргүүд амиалдаг. Тэгээд түр ухраад ухрсныхаа дараахад хөнгөн хоёрт тэдний одоо баярлал урдаас наашаа давшиж чиглэл наашаа хөдөлсөн. Тэгэд тасгийн дарга нь одоо эх орны төлөө одоо онцгой даалгавар гэсэн. Энэ нь одоо 5 гарната гээд нэгийг гарт нь 4-ийг бүслүүлээд энэ танкийг чи одоо устгах. Тэгээ үнийхээр одоо гарната бүслээд нэг гарната гартаа өрөөд нөхдөөгөө салахаас гүйдэг тэр танкийг одоо дэлбэлэхээр нууцсанд ороод байж итэл тэр танк хөнгөн хоёрт нь нөгөө буудуулсан цэргүүдийн шарилэг аваад бутсан гэж дурсан ярьсан. Гинт ах чинь нэвэл дээ. Одоогийн Дорн тайвын булган сумын Туг уул гэдэг байгаа. Тэрний баруун хойд талд байдаг Ширээгийн улаан ариг гэдэг газар 1919 онд төрсөн. 38 онд цэрэг татагдаад 39 онд болохоор хөнгөн булматын наавчг Төмөрбаатар застаад Эрс уулын застаад Баатар тасгийн цэрэгч байсан гэж байгаа. Өөрийнх нь яриагаар бол нэг 62 удаагийн тулгаралтанд оролцсон гэдэг. 62 гэдэг чинь бас аимшигтай тоос шүү дээ. 62 удаа сумны өдөөс явсан л гэсэн. Тэг 20 түнтэй полуу тэрэг гэж нэг хагас ачааны тэргэнд суусан Япон цэргүүд манганд байхад нь бүсэлж аваад тэгээ Төмөрбаатаргоо хоёулаа өөрөг гүйцэтгэж аваад тэгээ хориглоод буудалсаж байсан чинь Төмөрбаатаргоо туслах хүч авчирна гэдээ яваад гисэн байт. Тэгээ ганцаараа үлдээд мориных нь хондлоо буудуулчаа сүүлнийхэн дээд угаар тэгээ сүүлийг ингээ боох гээд би энтээр ингээ ороогоод болохгүй. Би сайн бууддаг байсан болохоор хоёр хүний буудчихаар нэг хэсэг цухахгүй л дээ гэдэг. Тэгээд яаж байлдах вэ гэхээр манхны ирмгүүдээр очиж ингээ хараад гүйгээд ингээ харчихна л да. Тэгээд хоригдчихдаг юм. Тэгэхээр чин би өөрөө цэрэг байсан миний санаанд буухгүй байгаа байхгүй юу? Тэгээ 20 хүнтэй одоо ганцаараа ингээд гэдэг чинь тэгэхээр өвхөлтэй алц тулгарсан хүмүүс цайрч гараад байдаг баг. Тэгээд дараа нь туслах хүч ирээд гэж байгаа. Застава орхон байсан юм шиг байгаа. Тэгээ ирээд Японуудыг ухраагаад тэгээд даргалж исэн офицерыг нь буудаад Япон офицер тэгсэн чинь эмгтэй хүн байсан гэж. Гиндагт гэсэн малгай нь байхгүй. Нөгөө цэргүүд нь чи малгайгаа яасан гэсэн чинь харин миний малгай алга энэ одоо ийш тийшээ явж байгаа л энэ тэнд унгаагаад элсэнд дарагчсан юм болов уу гэд. Тэгээ нөгөө бичиг баримтыг авахгүй нөгөө офицерыг ингээд нэгдсэн чинь харин энд нэг хатуу юм байна гэн. Ингэсэн чинь харин ингэр рүүгээ аваачаад малгай нь унчихсан. Тэрийг нь аваад их гээд ингэрүү хийцсэн байсан гэж. Тэгэхээр тийм ч хол байгаагүй нөхөр ойрхон л байлдаад байсан юм шиг байгаа шүү дээ. Гэхдээ тэнд би ингэж хоригдж байсан гэл тийм ярьдаг байсан. Гэхдээ одоо аймаар л да. Тэгээд тулчхаар одоо тэгээ айна гэдээ яах вэ тэгээд. Тэгэхээр л одоо мундаг зөрөгтэй хүн байсан л гэж би хэлэх гээд байна.
Миний аав Монгол улсын баатар Нөрплийн Жамба 19 настай 1937 онд цэрэгт ирсэн байд. 39 он, 45 он, 47, 48 оны баруун хилийн тулгуурлалтан дээр оролцож явсан. 3 дайнд оролцсон. Яг цөөхөн хүмүүсийн нэг гэж аавыг хэлдэг юм бил. Аавын өөрийнх нь яриад дурсамжаар болвол 38 онд л бараг даа эхэлсэн шүү дээ. Тэр үед хэлийн зөрчил маш их байсан. Наашин цаашин тагнуул, нааша цаашаа явах энэ төргээ зөндөл юмнууд болдог байсан гэж ярьж ирсэн. За энэ бол Хадай манхан гэж нэрлэдэг юм аа. 1939 оны 2 дугаар сарын 16-ны өдөр анхны их том зэвсгэл одоо тулалдаан болсон газар. За шөнжин бол одоо энд Лусан Дамба өшөө Данши гэдэг хүн одоо явсан булмаадны дуслах навууч. Лусан Дамба гэдэг навууч бол морин дөрөөс хөнгөн булмаадаа галлаад явдаг. Тийм чадaltaй ирвэ. Их мундаг ирвэ. Дархаач мэддэг үе. Ингээд бид гурав энд одоо шүн бүслэгдээд айсаа иргэн тойрон бүслээд нөгөө хоёр цэрэг мачаа яах Жамба гэж над руу хараад морины хоёр олоор явсан чил 3 мор амгаагааж ажиллаад л одоо хөлдөө тассан мөсөн дээр тажигнаад л чийл мэдэн шүү гэсэн шиг адгуус малгууртэл одоо над руу хараад байгаа юм шиг их л хүнд байдалтай байсны би өөр огт мартдаггүй. Тэгэл дөгжүү мэтийг тэн дээр би хэлж байсан үг байгаа юм. Тэрнээс хойш одоо дөгжүү Жамба гэж эднэр шинамайг нэртэй бол. Дөгжүү гэдэг ч одоо юу гэсэн үг нэг азгүй мэдсээр гэдэг үг юм аа та. Маргааш өглөө хайхан нар тусч байх үед манай заставын дараа цогтон баатар 19 хүнтэй энэ хойд Холмортын манхныг дамжиж энэ манхан биднүүсийг одоо тайсны амнаас сугалж авчихсан. Ийм удаатай. Чогдон даргыг бас миний амийг аварсан. Бид нар юу нэгээд бие биенийхээ л амийг аварч явдаг. Тийм бие биендээ маш тулгтай явдаг гэсэн. Тэгэл бие биендээ тэгж хамгаалж явж ирсэн юм аа гэж тэгж ярьж ирсэн. Дүүрийн гуйлан гэж улсын баатар. Энэ бол Говьлтай аймгийн хүн хөнгөн болманы навууч байсан. Ерөөсөл Японы одоо тэр голгол цэйлүүдийг бол тэр Чогдон баатрын заставын дүүрийн гуйлан бол устдаад ийм гарамга хүмүүс. Японууд 1938 оны 11 дугаар сараас 39 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл манай улсын хөлийг 300-аас 800 хүртэлх хүний бүтээнээр дайран дотлож манай хөлийн манаатай тулгарч тэд бүчээр төрий барьж өслөж манай хэлчдийг баримтлах буюу устгахыг оролцсон боловч манай хэлчдээс тухай бүрдэн цахил тач байсан билээ. Нэмэгдэл хүч ирээгүй эх орноо хэн хамгаалж байсан тэр отроод заставыг хамгаалж байсан. Эднэр л өстө унтхноор хасаж зүтгэж байсан юм. 60 гаруй удаагийн тулгарлалтанд орсон хамгийн сүүлийн одоо эмгэлт үйл явдал 39 оны 9 сарын 3-нд Ангаа сүрэнтэй хоёулаа хилийн хайчинд явж байгаад 20 гаруй одоо марттай Япон зэрэгтэй хал тулгарсан. Тэр манханд. Тэгээ одоо нэг нөө тэр хоёр газ сүрэнгийг ахалж явсны хувьдлуудад ангаа сүрэнгээ эргэж холбоо барих даалгавар өгөөд өөрөө ганцаар мартайгаа үлдэж 20 гаруй зэрэгтэй халуун амаад тэнд одоо нас авсан. Тэр бол 39 оны 9 сарын 3-ны өдөр дурсдорж ярьсан. Манайхан ч нөгөө өөртөө нас орсон хүмүүсээ тий алдсан хүмүүсийг үлдээдгүү гэдгээр бас үүрэг аваад дайсны алтад урагж байгаа давсцсан дайсны алтад үлдсэн хүний чинь авахд чинь бас л маш их хэрэг зориг аваад самбаа маш их юм туулж иж өөртөө эрүүл сарвал нөгөө хүн ингэж авцарч ирэн штэ. Тэр газ хөрөнгөг шаллыг авцарч ирсэн гэдгийг ааваг. Дөвлчийн нэг сэтгүүлч тэр ярьсан. Бид баатар болох гэдэг энд яваагүй гэж. Тэрийн шиг манай ирэлхээ хүүхэд баатар болох гэдэг энд яваагүй. Тэр 21 хоёртой. Тэстэ нөгөө энэ тэдэн живийн найрагчийн хэлдгээрт нөгөө цэлбэг залуу настайхаа галдуулаар одорч. Тэр сэтгэл зүрх хоёртой шатж явах үедээ чин хайртай амрагтай хэлцээгүйгээ чиний төлөө өгье гэж эх орнод хэлдэг. Энэ сайхан мэрэгэн үгний эзэн одоо нагаас өрөндөө. Хөлийн цэрэг бол тагнуулын үйл ажиллагааг одоо маш сайн зохион байгуулж байсан. Тухайлх юм бол манай энэ 24 домогт 24 дугаар хотын хотод
Мягмарын Балдан гэж Монгол улсын 33 шилдэг дагнуулчийг нэг энэ нутгийн иргэн бол энд нийтдээ 33 удаа хил давж үүрэг гүйцэтгэж одоо чухал мэдээнүүдийг дамжуулж авчирж ирснээр их онцлог баг. Амьд хэл олзлно гэж явдаг байсан гэж. Тэгээ мань хүн нэлийн гүн рүү орсон чинь ийм бэлэн дааж одоо газар гэр байгаад олон японууд ингээ орж гараад яндан дуран цогцсон Монголын хэл рүү ингээ дуранддаг. Тийм байхад нь хүлээж агаад гэж байгаа шүү дээ. Унтуулж агаад тэгээ очиод гадна байсан яндан дурангийн ингээ эргэцнийг нь тайлж аваад тэгээ оронд нь хоёр бургас аваач зоогоод дурангийн оронд газар гэрийнх нь яндантай байсан гэж. Яндан дээрээс нь 2 гарнад шидчихэд. Тэгээд би холдоод харж байхад цуваад гүйгээд амьд үлдснүүд нь гүйгээд гарч ийсэн гэж. Тэгж ийсэн гэж ярьж идэг. Ер нь одоогийн энэ бурханы ном эдрээр бол ах нь зөндөө нүгэл үлдсэн хүн шүү дээ гэж ярьдаг байхгүй юу? Монгол улсын Баатар Самдангийн Төмөр Баатарын өвгийн том ач хүн. За миний өвөө 1914 онд Архангай аймгийн Үлзис сумд төрсөн. Тэгээд 1939 онд Халах голын дайнд бол 25 настай тухайн цэргийн байлдааны үйл ажиллагаанд оролцож явжээ. Эрс улсын заставын дараагаар ажиллаж байхад бол 1939 оны 5 сарын 9-нд бас их том хэмжээний дайн болсон. Японы цэрэг аримд бол Монголоос руу халтаж давталж орж ирсэн. Тэгээд тэр давталгааныг одоо арын фронт эртэл бол хамгаалж одоо эх орныхоо нутаг дэвсгэрэл оруулахгүй хэдийгээр бүслэглэлтэнд орсон байсан ч гэсэн Оны эзлэн дөрмөглөгчтэй бол маш хатуу ширүүн дэмжлэг өрнүүлж одоо Эрсуулаа чөлөөлж авсан байдаг. Одоо 7 дугаар застав маань байгуулагдахад Сүмбрийн цагаан нуурын дэнчдэр байгуулагдсан застав л да. Нэг застав гэдэг маань одоо байнгын зэргийн хэлээр ярих юм бол нэг салаатад тэнцсэн. Гэтэ оногдож байгаа хамгаалах хэлийн зургасаас шалтгаалаад тэр хүч бүрэлдэхүүн нь ус нэмэгдэж байж болно. Нэг савда застав гэдэг маань 30-аад хүнтэй хүч нэмэгдүүлсэн застав бол нэг 40-50 хүн байж болно. Эмхүү хүч бүрэлдэхүүнтэй. Тэгээд боддоо энэ цөөхөнд хэдэн зуун километр хэлийн зур сонов. Яаж хамгаалах вэ? Яаж сэргийлэх вэ? Мэдгэн Цэдэн Дамба гэдэг хүн бол ер нь баатар болохоор шахуу. Барьт зам болохоор шахуу. Ийм л хүн. Чонголын 20 дугаар хатаруудад хошууд цолтой алфааж явахт нь маршал чавсан дуудаад газар нутгийг чөлөөж авах юм бол чамд шууд хурандаа золог. Чөлөөж чадахгүй бол сум үзүүлээд энэнийг л аваач гэж хэлсэн. Булан дэрс. Адаг дулаан, хуцын ар булаг, улаан хотгийг чөлөөлөхөд Мэдгэн Цэдэн Дамба даргатай 27 дугаар хатарууд үүрэг гүйцэтгсэн. Ингээд одоо тэр газар нутгаа чөлөөлж авсан түүхтэй хурандаа цолоо авсан. Гэхдээ нөгөөдгөө ч хэлмэгдүүлээ шоронд. Мянга 1938 онд Монгол улсын нөхцөл байдал дотоод ямар байлаа? Хэлэмтүүлэлт. Хэлийн 7 дугаар застав гэхэд байгуулагдсанаас хойш нийт одоо бүрэлдэхүүнийхээ бараг 3/1-ийг баримтлуулж ирсэн. Хэлийн 24 дугаар отрядаас зөвхөн 1938 онд хэлмэгдүүлэлтээс зайлсхийсэн. За бусад шалтгаанаар Манжгоогийн тал руу 20 гаруй зэрэг хэлийн зэрэгээс доорхон очиж байл. Энэ хэлмэгдлийн үр дүнд хэлийн одоо отрядуудын удирдлагууд ихээхэн хэлмэгдсэн байдаг. Жишээ нь 24 дугаар отрядын дарга далай нисэлдэг 7 сард баригдаад л яваад гисэн. 31 дугаар отрядын Батхүү гэдэг дарга бас л одоо баригдсан.
нэг застаа өгөхэд одоо ерөөсө 3хан хүнтэй үлдэж байсан ийм баримт байгаа юм. Улсын Баатар, Төмөрбаатар гон удирдах байсан Хэрээуулын заставаар болж исэн асуудал. Тэгэхээр энэ нэг хүн нөхцөлд тэгээд 1930-аад оны сүүлийн одоо нөхцөл байдал манай улсын төвшин ямар байлаа. Ингээ харьцуудад үзэхээр энэ хилчид чухам яаж хамгаалж ирсэн бэ гэдэг нь үнэхээр одоо үгээр илэрхийлэх аргагүй ийм том гавьяа байгаа. Одоо сарын сүүлд хамгийн их тохиолдлууд одоо сарын сүүлд болсон. Шинэ харж ирсэн ангуудыг бол 5 сарын 28 бодоод 29 30 өдөр үзчихсэн. Нэгэн 5 сарын 28 29 өдөр. Тэгээд дараагийн сүүлийн шийдтэн бодоод 7 сарын сүүлд энэ халахгүй дан эхлэх үед манай Монголын одоо зүүн хойд хэлийн одоо Оросын хэл дагууга мангууд тэгээд одоо хяахтын энэ орионоос 504 хэлчтэйг л анхудаа одоо энэ халахгүйд авчирсан гинэ. Энийг ахалж исэн хүн бол одоо Тирадын штабын дарга Булгаа гэт маяр цолтой хүн. Монголын хэлчтэд одоо хэлийг яаж хамгаалах вэ, цагийн байдлыг яаж үнэлэх вэ, дайсан этгээдийн хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуулын үйл ажиллагааг яаж илрүүлэх вэ, холбоо, зам харахгүй, худаг унд усыг яаж хамгаалах вэ гэх мэтлэнгийн энэ үйл ажиллагааг манай хэлчтэд заад сургаж үлгэрлж байсан ийм сайн тал бий. Тэгээд дан эхлэмэгц одоо Жокийн командын байр гэдэг энэ цогцсон бүр дээр байрлсан хамгийн өндөр газар байрлсан энэ штабын хамгаалтын ажлыг хариуцсан. За ингээд энэ түүхийн одоо шарлсан хуудсан дотор сая миний ярьсан энэ зүйл бүдэггээгдсэн ийм байсан зүйлийг илрүүлээд энэ цагаан алтан гэж нэрлэж юм да бид. Энэ зөвлөлтийн байгчтай нэг шарилууд байсан. Тэрэн дээр зөвлөлтийн хэлчтэд зориулсан ийм хөшөөг манай Монгол улсын хэл хамгаалах ерөнхий газрын удирдлагуудын санаачилгаар тэр шинэ хөшөөг барьж босгосон. Кажется порою, что солдаты с кровавых не пришедшие полей не в землю нашу полегли когда-то, а превратились в белые журавли. Заставын одоо энэ шинэ одоо бөмбөг хайжил байсан хэлийн гүн хайжил байсан хамгийн одоо хол нь бол яг Баялдааны одоо талбараас гүн тийш манай энэ Чойвсон хот байна. Хинтээ аймгийн Наадлын зах байна. Одоо энэ газар бөмбөг хайжсэн. Чойвсон хотын дээгүүр нисэн тэгээд буцаад эргээд явна. Тэр сагнуул хийж явал юут Япончууд. Тийм учраас л 100-аас 20 км одоо гүнд орж ижсэн гэж ингэж ярьдаг. Манай Шавдан буга Төмөр Баатар бол тэгж ярьдаг байсан. За би 1924 онд орсон. Халахлын айны үед 15 настай байлаа. 6 сар ихээр юм да. Жилэнжэндэ тамартагчээ. Нэг өглөө манай аймгийг бомбогдоод за дагарт бодолцоод. Тэгээд Оросын
Одоо онгоц манай энд нэгэн байсан. Тэгээ Монголч байсан тэгээд бод үзээд чиргүй юм байсан. Тэгж тэр хойшоогоо нэг онгоц зогтаа бэлтээ. Араас нь 2 онгоц нээсч хөөж өсч жоод шаацсан гатаас зүү хойшхоо орон загал шоотон гар явдад замаа хажууд нэг онгоц нэмсэн байгаа. Тэгээ сүүлд очиад хад нэг газар нэг дээр нэрсэн хар болцсон. Тэгээд мар өргөд ойртохгүй. Тэгээд нэг яг хайгаад дэлгэрх барих юм байхад өг. Тэгээд нэг бидний 2 хүүхэд татсан. Тэгээд үний өрөөсөн хөлөө готлонтой харагдаж байсан. Тэгээ нэг олон жил энд байж байсан. Онцны чигвэл замаа дэргэд. Чаалсан тавын айлууд хойшоогүйгээд нуурын дэрсгөрөөгөө харагдаж байсан байгаа. Тэр агаарт бодцож яхад. Шингэнсэн дуутай. Тийж бомбог шангасал гэж юм шиг байсан. Тэрнээс хойш одоо ихэд зовоортой бас дахиж бомбодж магадгүйгээд ад иргэд нэгэн доктортэй байсан. Тэрийн халахгүй дайны одоо дэлхийн дайнд харьцуулж үзэхэд байхгүй нэг сонин тохиолдол зүйл байдаг юм л. Тэр нь юу гэхээр Монгол улсын хил төгшүүртэй боллоо. Ер нь халахгүй дайн одоо болох нь гарцаагүй боллоо гэд энэ сумын иргэдийг малчдыг нутгийн гүнгүүд татаж улмаар одоо Дорн таймгийн баруун тал хүртэл нүүлгэж татсан байдаг. Тийм учраас одоо яг энэ халахгүй дайн болсон энэ газар бол ерөөсөө энгийн ард иргэд аж ахуй нэгж байгуулга байгаагүй. Одоо эзгүй газар л 4 улсын цэргэл одоо хоорондоо мөргөлдсөн ийм л онцлогтой юм байна. Халахгүй дайнаар юу харагдсан бөхтэй зэрэг хүн төрлөختөнд цэрэг дайны түүхэнд анх удаага моторчлсан дай хийсэн баг. Халахгүй гэдэг бол одоо бидний өнөөгийн өнцгөөс бол жижигхэн нутаг дэвсгэр шүү дээ. Жижигхэн нутаг дэвсгэр, жижигхэн агаарын орон зай. Энд бол анхны моторчлсан том дай хийсэн. Тийм хоёр талаас бол мянган танк оруулж байлтуулсан байдаг юм уу? Эсвэл халахгүй тэнгэрт тэр олон зуун нисэх онгоц нэг зэрэг агаарын байлдаанд орсон. Ер нь халахгүй агаарын байлдаанаас хойш дэлхий дээр бол ийм агаарын том тулалдаан баг өрнөж байгаагүй. Ийм олон зуун онгоц нэг зэрэг агаарт хөрч хоёр талаас байлж исэн түүх байхгүй л дээ. Тэр утгаараа бол энэ бол хүн төрөлхтний түүхэнд тэр дундаа цэрэг дайны түүхэнд бол анхны моторчлсан даа ингээд бичигдсэн байж байгаа. Нөгөө жижиг зураглалаар аваад үзэх юм бол тухайн үеийн Монголын ардын цэрэг, ардын хувьсгал цэрэг, Монголын хөлийн цэрэгт бол бас энэ моторчлсан дайны тусгал буусан юм аа. Тэр нь юу гэхээр зэрэг Монголын ардын хувьсгал цэргийг бол техникжүүлэх, танкын цэрэгтэй болох, тийм ээ, нис хүчинтэй болох гэдэг юм уу. 36-аас 39 онд тэр хилээ мандж байсан хөлийн цэрэг гэдэг чинь Винтовтой сэлэмтэй морин цэрэг байсан байхгүй юу. Гэтэл энэ моторчлсан дайны дараа юу тусах вэ? Тийм ээ, Монголд юу үлдэх вэ гэхээр зэрэг үнэхээр энэ орчин үеийн дайнд энэ цэргийг бол зэвсгэлэх шаардлагатай юм байна. Тийм ээ, зэвсэг техникээр хангах шаардлагатай юм. Үүний дагуу цэргийн сургалт, цэргийн шинжлэх ухаан хүртэл хөгжөөд явчихж байгаа юм л. Тэр талаасаа бол халахгүй дайн Монголын зэвсэг хүчний хөгжил дэвшилд бас дэвшил авчирсан гэж үздэг юм аа. Энэ бол цар хүрээний хувьд бол том байлдаан байсан. Зүгээр улс төрийн үднэс наваад үзэх юм бол Монгол талаас энэ бол шударгатай байсан. Бүгднээр Монгол улс төрийн хувьд бол өөрийнхөө газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор байлдаан явуулсан. Манжгоогийн тал бол манай газар нутгийг болон эзлэх маягтай энэ байлдааны ажиллагаа явуулсан. За Японы тал бол Манжгоотой харилцан тусцах гэрээтэй учраас Манжгоогийнхаа талд тусалсан гэж үздэг. Зөвлөд бол улс ч гэсэн Монгол улстай харилцан тусцах гэрээтэй учраас өөрийнхөө холбоотон
одоо Монгол улсад зэргийн бичээр туслалаа гэсэн. Иймэрхүү зорилгоодыг энэ талууд тавьж ирсэн учраас улс төрийн зорилго нь хязгаарлагдана. Тэгэхээр зэрэг халахын голын дайн Монголын хувьд л дайн байгаа юм. Бусад одоо Японы хувьд тэр номоханы хэрэг явуулж гэдэг юм уу, бодлын самууч гэдэг юм уу, хэлийн мөргөлдөөн хэмжээгээр ингэж сэтгэж ойлгож дэлхийд таниулдаг. Орсын хувьд л байлтаа л да. Манай хувьд л эдийн засаг улс төр одоо тэр хүч нөөцөд ачилсны хувьд л энэ халахын голын энэ бол дайн байгаа. Бас цэргийн шинжлэхүүний үүднээс хязгаарлагдмал дайнч гэж бас нэрлэдэг л дээ. Тэгэхээр энэ дайныг анх одоо зарлаагүй дайн гэдэг нэрийг Маршал Жок өөрийнхөө дуртагд мөтөн гарчгийн дор оруулснаар зарлаагүй дайн гэдэг нэр том яваас судлаачдын дунд их дэлгэрч байсан. Яг үүндээ бол зарлаагүй дайн гэдгийг анх 1939 оны 7 дугаар сард Америкийн одоо New York Times санал бичсэн байдаг юм л да. Тэгээд халахын дайнд бол нийтдээ нэг манай Монгол цэргийг оруулаад нийтдээ нэг 26,500 хүн нас барсан юм шүү дээ тэр халахд. Зөвлөлтийн тас 20-т манайхаас 1,000 гаруй хүн нас барсан байгаа юм. Тэгээ энэ дайшид бол энэ одоо цусаар манай 39 оны дайн бол өөрийнхөө тусаад автомобилыг олон дэлхийн нийтэд батцаж байгаа болсон юм том гавь явуулсан. Цэрэгэрсэн улаан тоос цэцгэн дундуур татаад явсан. Цээжин дотор хагцсан орхиод цэнхэр уусыг даваад явсан. Олон эрчүүд дуугаа дуулаад онгон талаар дахиад явсан. Орон гэртээ зайгаа орхиод одтой адил харваад явсан. Хилцээр байгуулад ингээд тогтоочсон тийм хэлийн шигмүгөө байсан. Тэгвэл 39 оны халах голын дайны төгсгөл үед 9-р сарын 15-нд Москвад зөвлөлтийн гадаад хэргийн сайд Молотов зөвлөлтөд суугаа Японы элчин сайд Того нарын хооронд байгуулсан халах голын орионд байлдааны галыг зогсоох тухай хилцээр ирүүл энийг заагаад өгсөн. За яг байлдажсэн газар хоёр тал ингээд хэлийн шугам тогтоогоод зогсноо. Тэр нь бол яг хуу делимитац баягтай. Дөрвөн улсын хооронд халах голын орионд хэлийн шугам тогтоох хэлэлцээг эхлүүлнэ гэж заасан байдаг. Тэр нь бол хоёр том тоглогч зөвлөлт Япон 2, дагалдан хоёр тоглогч нь тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улс Манжго улс гэдэг. Ингээд дөрвөн оролцогчтой хэлийн шугам тогтоох хэлэлцээ байгуулна гэдэг. Тэр хэлэлцээ бол 39 оныхоо сүүлээр Читад эхэлсэн байдаг. Тэгээд үндсэндээ Монгол Манжгог оролцуулахгүйгээр тэр хэлийн шугамыг бол 40 оны 6 дугаар сард зөвлөлт Япон 2 бол хүчээр тогтооцсон л доо. Сүүлд нь бүр сүлд дэлхийн 2 дугаар дайны үед нөгөөхтэй гар үсэх зураад баталгааж болцсон ийм түүх байдیں۔ Тэгэхээр бол халах голын дайн гэдэг бол энэ яг тэр Монголд ашигтай ашиггүй гэж би ярихгүй шүү дээ. Ямар ч байсан энэ дайнаар бол Монгол улс албан ёсоор хэлийн шугамыг тогтоох олон улсын хэлэлцээнд орж анхны тэр баримтчигт нь бол гар үсгээ зорсон байна гэсэн. Нэг ийм яг хэл судал талаас нэг ийм ачаал багталтай гэж үздэг. Ингээд 1939 оны 9 сарын 1-нд фашист Герман Польш эсрэг довтлоод за Англи, Франц хоёр бол 9 сарын 3-нд Германы эсрэг дайн зарлаад дэлхийн 2 дугаар дайн. Албан ёсоор ихэвдээ эхэлж байгаа. Гэтэл тэртээ халс зонодод бүгд найрамд Монголд бас Манжгогийн хил дээр болсон энэ 4 сар гаруй үржигсэн байлдаа үндсэндээ том гүрнүүдийн бодлогод ямар нэгэн байдлаар нөлөөлөд тех тусмаа зөвл Германы хооронд үл довтлос гэрээ энэ үеэр байгуулагдаад тэгээ Герман дэлхийн 2 дугаар дайн эхэлж байна гэдэг бол энэ том дэлхийн үйл явцын одоо нэг гараанд байж болохоор бүрэлдэхүүн байж болохоор улс төр цэргийн одоо үйл явдал байсан юм аа гэж одоо өнөөгийн өндөрлөгөөр судлаачид дүгнэлт дэвшүүлж байгаа юм л да. Зөвлөлтийн жинхэнэ цэрэг тэрхүү арчим байсан бодлооны газрууд чохон хэдэ өрөлдсөн юм байгаа юм.
тогтсон байгаа. Харин 3-4-ний үед анхны шинэ салбар ангиуд нь хөрөлж чадсан. Первый танк баг их буунуудтай байсан үгүй юм. Тэр ангиуд. Шинэ ангиуд нь очихдоо бол танк ихүү байгаагүй хоёртой бол байсан. Хоёртой ангиудууд их чадсан. Энэ явган чигтэй. Сонгуулийн байлдаан эхэлсэн 5 дугаар сарын дунд хүртэл тохиолсон энэ зөвхөн 7 дугаар цэцгийн хариуцж байгаа хилийн зурцтаас гарсан 30 гаруй хилийн том жижиг дунд зөрчлүүд бол Монголын хэлчдийн эх орноо хамгаалсан ард түмнээ үндсэндээ хамгаалсан энэ баатарлаг үйлсийн нэг тийм туйл гэх юм уу да хэлж болно. Тэгэхээр энэ манай Монгол улсын хэлчдээс энэ халахгүй дайнд заставаасаа Дөрбөнбаатар төрүүлсэн цорын ганц застав байдаг л да. Энэ бол Сүмбэрийн 6 дугаар застав буюу Монгол улсын Баатар Чогдонгийн нэрмжит застав. Энэ заставаас Дүгрийн гуйлан, Энхийн шийлэг, Нарплийн жамба, Тунцгийн Чогдон гэж Говьолтой, Ховд, Баян хонгор аймгийн, Баян Улгийн аймгийн за баг Ховдын ч гэж хэлж болох юм да. Одоо баруун хязгаарын 4 хэлчин энд Монгол улсын Баатар цулгар. Самдангийн Төмөрбаатар гэдэг Аранга аймгийн үлзэд сумын ариад энэ Төмөрбаатаргаа бол Эрс уулын 7 дугаар застав. Ингээд энэ манай Домог талхгүйн өдрөд бол 5 Баатар игнэнээс төрүүлсэн дээ. Энэ бол тавуула хэлж. Энэ Монголын цэргийн байгууллагад бүх бүрэлдэхүүнээр нэг удаа 2 удаа ингэж төрийн одон шагналаа бүхлээр одоо бүрэлдэхүүнээр шагнажсэн цэргийн анги байгууллага бол өмнө ч байгаагүй одоо ч байхгүй. Энэ бол одоо энэ застав алхам голдон байдсан нь ямар чухал үүрэг гүйцэтгэжсэн бэ гэдгийг бол тодор харуулж байгаа жишээ л байна. Хэлийн цэргийн амьд болж ирэн. Гэхдээ түүний хийж байгаа бүтээж байгаа үйлс бол үнэхээр одоо нэгүүгээр хэлэх аргагүй л ийм зүтгэл бүтээл байдаг. 1920-с 1940 он бол Монгол орны хувь заяа тусгаар тогтнол дээсэн дөрүүн дээр дэнжгэнсэн алдаа оноо ээлжилсэн нэн ээдрээтэй хэцүү цаг үе байлаа. Баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дарийн утаа суунаглана. Энэ асмадайчид 20 хэдэн дан энд албааж хэлчин байсан залуу зандан үеэн дурсан ярилцгааж байна. (1939 онд халах гол болсон үйл явдлыг Номон хааны хэрэг явдал, халах голын тулгаралт, Япон болон зөвлөлт холбоот улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөн гэх мэтээр юу ч гэж нэрлсэн байна. Монголчууд бидний хувьд дэлхийн улс төр геополитикийн тавцанд өөрсдийгөө тод харуулсан тусгаар тогтнол эх нутгаа батлан хамгаалахаар улс даяараа хөдөлсөн ариун дайн байсан юм. Халах голын дайны үед танк болоод нисэх онгоцны хамгийн том тулаан болж Монгол зөвлөлтийн дайчид ялалт байгуулсан нь цэрэг дайны дүүхэнд тодор тэмдэглэгдэн үлдэж дэлхий дахина халах гол Монгол улс гэсэн нэр суур атиж байлаа. Халах голын эрэгт Монголын хэдэн зуун эдэр залуус эх нутгаа цээжээрийн хамгаалж газар шороогоо элгээрийн тэврэн эрсдэн унсан билээ. Тэдний гамгүй өргөсөн амь нас энэ цаг үед бидний гамнаж идлэх аз жаргал болон үргэлжлэх ажээ. Цэх зогсоод буудулсан ч сум үл хүрэх.
Сээжний гүнд их орон минь буй за.